Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За өнөөдөр багш нь Монгол хэлний 4-р ангийн хичээлийг занаа. За хичээлийн дэг. Чимээгүй сууж хичээлийг анхааран үзэх, ойлгож унших, хамтран ярилцах. За дараах зургийг анхааралтай ажиглаарай хүүхдүүдээ. Зураг юуны тухай өгүүлсэн бэ? Ямар үйл явдал гарч ийн вэ? Ажиглаад багштай хариулаарай. Малын хотон дотор юу байрлуулж маллаа аюул бүртгөөс хамгаалж байна вэ? За та нар ажигласан уу? Юу юм болоо? Яг зөв. Мануухай байна тийм үү? Мануухай. Тэгвэл малчид малаа юунаас хамгаалж энэ мануухайг хотон дотроо байрлуулж байгаа юм бол? Чонноос хамгаалж мануухай босгодог байх юм тийм үү хүүхдүүдээ? Та сайн байна. За багш нь ховдог чон гэдэг хэлбэрийг та нартай уншиж өгье. Маш анхааралтай сонсоорой. Төөдгөө хүү төө хадсан бэрөөнаад балт сүхээ хүсэндээ хачуулаад түлээ бэлтгээд ойн захад очжээ. Гэтэл гай газар доороос гахай модон дотроос гихчээд өлөн чон гарч ирээд хотоод гэдэс минь хоосон болохоор хоёр бөөр минь хонхос хийж байна. Чамайг идэн гэжээ. Ачид буурал чонгой минь амийг нь авар. Төөдөгхөө хүү би төө хадсан бэруугаа өгье гэжээ. Хүү бэруугаа дөхөөрөөд цусыг нь олгойд хийж чоны нүдийг хариулж байгаад сэмхэн өвөртөлжээ. Бэрууны махыг чон юу дэрэмхийн зөөр залгиж орхиод. Төөдөгхөө минь бэрууны мах юу болох вэ? Шүдний чимхлүүрч болсонгүй. Одоо чамайг идэж ов шунлаа дарна гээд ухас хийжээ. Төөдөгхөө хүү айн сүдэж голын мөсөн дээгүүр үйнгүүтээ халтарсан болоод олгоотой цусаа хаглаад орж үлжээ. Хүү чонгой долоогоорой цус минь гоочлоо гэхэд ховдог чон долоох гээд хилээ мөсөн наалдулжээ. Хүү минь балт сүхээрээ хил мөс хоёрын дундуур завчаарай гэхэд аман хүзүү хатан хүзүү хоёрыг заагаар гэж хэлээд завчжээ. Ингээд ухаанд хүү аюул чонны амнаас амьд минь гарч амар сайхан жаргасан байна. За хэлбэрийг ойлгосон байх гэж бодож байна багш нь. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол эхийн орчин цагийн холбоо хамгааллыг тодруулах. Хичээлийн зорилго маань зохиолын үйл явдал хаана хизээ болж байгааг мэдэх. Хичээлийн зорилго маань эхийг уншиж судлах, эхийн орчинд тодорхойлох, эхийн үйл явдлын цагийг тодорхойлох. За үгийн утгыг тайлбарлаарай. За сая бид нар үнсэн үлгэр дотор тодруулсан үг байсан тийм үү гэдэгт ажилласан юм. За тэр үгийнхаа утгыг тайлбарлая. Балт сүх, аман хүзүү, хатан хүзүү, чимхлүүр. За тэгээд бичээрэй хүүхдүүдээ. Балт сүх гэж юу хэлээд байгаа юм болоо? Та багшийнхтайгаа харуулаарай. Эртний цэргийн зэвсгийн нэг тас саран хэлбэл эртээ том сүхийг юу гэдэг байх нь? Балт сүх гэдэг байх нь. За тэгвэл аман хүзүү гэж юу хэлээд байгаа юм бол? Хүзүүний 1-р үе толгой яс хатан хүзүү хоёрын хоорондох хүзүүг юу гэх нь? Аман хүзүү гэдэг байна. За хатан хүзүү гэж юу хэлээд байгаа юм? Аман хүзүүний дараах хүзүү хэлдэг байна. За чимхлүүр гэж юу хэлээд байгаа юм? Жижиг сажиг ажиллагаа төв ихтэй нэхуур ажлыг. За тэгвэл бүгдээрээ
үгийн тухай тайлбарлаж байна. Үлгэрээ улам нэгэн сайн ойлгосон байх гэж хүсэж байна. Тэгвэл балцуух гэж яг юу хэлээд байгаа юм? Багшийн зургаар та нартай харуулж байна. Зааман хүзүү гэж нэгэлдэг байна. Батан хүзүү гэж тэгвэл энд үлдээдэг байна. За дараагийн даалгавар. Эхийн үйл явдлыг зөв дараалалд оруулаарай. Үйл явдлыг зөв дараалалд оруулаарай. За тэгвэл ихэд ямар үйл явдал гэсэн нөхдөдөө бодоорой. Дэвтэртээ бичээрэй. Үйл явдал ойн захуу явсан. Хүү ой захуу явсан тийм үү? За хоёрт нь чон гарч ирсэн. Хүү чоннаас яагаад яасан? Бирууга дөхөөрсөн. Чон айлгсан болохоор хүү голын мөсийг сонгож нээсэн. Чонын талаар нээсэлтэн яасан. Тас завчиж өөрийнхөө таныг аварсан тийм үү? За тэгвэл дээрээ үйл явдлыг зөв дараалал оруулах бичлээ. Үлгэрийн баатын эрэг сөрөг дүрийг үснэгт нь бичээрэй. Эрэг сөрөг дүр. За үлгэрийн баатар ямар баатар гарсан юм бэ тийм ээ? Дээрээ бодож байгаарай. Үүлийн баатруудын эрэг дүр нь хэмжээ. Тэр эрэг дүрийг батлах үйл хөдлөл нь юу вэ? Харин сөрөг дүр. Сөрөг дүрийг батлах жишээ. За тэгвэл үлгэрийн баатруудын хин хин. Төдгөхөн хүү, дэрөө, чон. За тэгвэл үгтэй. Эрэг дүр нь тэгвэл юм уу? Төдгөхөн хүү. За яа тэгвэл эрэг дүрийг сэргэлэн саваа арга ухаантай. За тэгвэл сөрөг дүр нь юу? Чон. Тийм. Яагаад сөрөг дүр вэ? Дэрөө гэсэн мөнхүү итгэхээр завсан учраас сөрөг дүр. За тэгвэл бүгдээрээ баатруудынхаа эрэг сөрөг дүрийг олж чадлаа. За дараагийн даалгавар чоныг дийсэн төдөхний үйл хөдлөл аль нь хамгийн чухал холбоо хамааралтай вэ? Яагаад? За балцууг авч явсан. Бируу нэмэх өгсөн. Голын мөсийг сонгож гүйсэн. Толгойд хийсэн зүйлсийг хангасан. Аль нь хамгийн чухал гэсэн хэлбэртэй? Балтар сүг авч явсан байх юм шиг тийм үү? Төдөхөн хүү балт сүг авч яваагүй бол яах байсан бол? Чон нь үйл хийсэн тийм үү? За одоо уншсан ховдог чон үлгэрээ үснэгт нь асуултын дагуу тэмдэглээрэй. За дэвтэртээ бичээрэй. За үлгэрийн үйл хөдлөл хизээ болсон бэ? Өвлөө, хавруу, намруу, зурноо. Өвл хавагчтайгаа юулдаа тааруулаа. За үйл хөдлөл хаана болсон бэ? Ойн захад голын мөсөн дээр болсон тийм үү? За үлгэрийн баатрууд нь хэн байсан бэ? Төдөхөн хүү, чон, бируу. За тэгвэл тэр юу хийсэн бэ? Хүү ойн захад очсон. Хүү бируугаар хүрсэн. Хүү чоныг үзүү. За тэгвэл бүгдээрээ үйл явдлаа бичиж чадлаа. За тэгвэл одоо хэл зүгийн утгыг тайлбарлаарай. Зүгийн утгыг тайлбарлаа. За үлгэрийг гай газар дороос гахай модон дотроос гэдэг хэл зүгийн утга нь юу юм бол хэвдээ? Гинтийн саад гэж байна. Гинтийн саад. Хүү ойгоор явж байхад яалаа? Чон гинт гарч ирсэн тийм үү? Тэр маань гай газар дороос гахай модон дотроос гэдгээ хэл зүгээ зөөлж хэлсэн байх нь шүү дээ. За дараагийн хэл зүг маань нүд хариулах
Ардуур сэмхэн. За нүд ирмэхийн зур. Маш хурдан түргэн зур. За тэгвэл үлгэрт маань үлгээр гэг зүгүүд маань орсон байх тийм. За эхийн орчин цагийн холбоо хамаарлыг тодруулна. Эхийн орчин цагийн холбоо. Орчин цагийн холбоо. За тэгвэл эхийн орчин юу байсан? Цаг хугацаа нь юу байсан гэдгийг үгээрээ ялгах нэ. За эхийн орчин ойн захад. Хизээ хугацаа нь мөнхийн үлгэр тийм. Голын мөсөн дээр үйл орчин үйл явдал маань голын мөсөн дээр өрнөсөн. Хизээ үйл байсан тийм ээ. За тэгвэл бүгдээрээ эхийн орчин болон цагийн холбоо хангалтыг тодруулна. Өнөөдрийн хичээлээр зохиолын баатруудын хийж байгаа үйл хөдлөл нь цаг хугацаа болж байгаа орчинтойгоо холбоотой байдаг гэдгийг өнөөдрийн хичээлээр бид мэдэж авлаа. Гэрийн даалгавар үүнтэй адил 10 хаанаараа бусдыг дийлдэг ямар үлгэр байдаг вэ? Уншиж судлаад найсан өгтөө ярьж өгөөрэй. Хичээл идэвхтэй оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.